Сайн мэцгаана сонсогчдоо бид хоёр амлсан ясаараа элдэв сонин хэрэгүүдийн талаар ярих цоо шинэхэн болон хачирхалтай эргүүд болонгийнхаа анхны дугаарыг хүрэхэд бэлэн болоод байна. За тэгэхээр эхнийхээ дугаараар бид хоёр Японд болсон хэргийн талаар ярих гэж байна. Энэ хэрэг маань болохоор нэр нь Итадаки Жоши Рири-чан но Маньяру гэсэн нэртэй тийм хэрэг Японд болсон байгаа. За тэгээд бид хоёр орчуулсан нь болохоор санхүү авдаг охин Риригийн гарын авлага гэж орчуулсан байгаа. За тэгээ ерөнхийдөө цаашдаа эс авдаг охин гэж хэлээ явчих. За тэгээд энэ хэрэг маань бол Японыг бол нэг хэсэг нэлээд шуугуулад авсан. Яагаад гэх юм бол энэ төрлийн хэрэг ер нь яг Японд нэг цаагуур далдуур ингэж октод энэ төр хөвгөж гэсэн эрэгтэй хүмүүс хийж байгаа хийдэг байсан ч гэсэндээ яг ингэж одоо гарын авлага олгож ингэж зараад тэрнээсээ ашиг олоод тэгээ тэрийг нь өөр хүмүүс ингэж бас хэрэглээд тий ингэж одоо мөнгө олсон хэрэг бол анх удаага бүтгэгдсэн. Тийм болохоор айгүй бас Японыг зочроосон хэрэг байгаамаа. За одоо гол сэдвлүүгээ орё гэж бодож байна. За тэгээд энэ ерөнхийдөө энэ эс авдаг авах одоо хэрхэн авах вэ гэдэг энэ гарын авлага нь болохоор ямар гарын авлага юм бэ гэхлээр нөгөө хүнтэйгээ биеийн харилцаанд оролцохгүйгээр хосууд шиг жүжиглээд тэгээд санхүү авдаг. Ийм л одоо харилцааг хэлээд байгаа. Тэгээд одоо энэ харилцааг одоо үүсгэж одоо мөнгө авахын тулд эрэгтэйдээ одоо тий юу гэж хэлэх вэ гэдэг юм уу? Тэр эрэгтэйтэйгээ одоо хаана яаж уулзах вэ гэдэг юм уу тий? Тиймэрхүү юмнуудыг бүгднийг нь бүр амар дэлгэрэнгүй бичсэн байт юм лээ. За тэгээд тэрнийхэн талаараас өнөөдөр маш дэлгэрэнгүй ярих болно. За тэгээд энэ мөнгө энэ санхүү авдаг гарын авлага нь болохоор нэг романс заллан гэдэг дээ шүү дээ тий. Монголд бас сайн нэлээд бас шуугууладсан. Энээс юугаараа өөр юм бэ гэхээр романс заллантай ерөнхийдөө бас төстэй ингээд айгүй удаан хугацаанд ингээд СНС-ээр харилцаж агаад тэгээд романс заллангийн хувьд болохоор мөнгө авсныхаа дараа шууд алга болчдөг. Тэгэнгүүт энэ эс авах гарын авлага маань болохоор мөнгө авсныхаа дараа маш удаан хугацаанд нөгөө хүнтэйгээ харилцаатай л яваад байна. Харилцаал яваад байна. Тийм болохоор нөгөө одоо заллуулж байгаа хүн ч гэсэндээ өөрийгөө ерөөсө заллуулж ийн гэж бододгүй энэ үүрээ ялгаатай. Бас дээрэс нь Японд яг энэ адилхан төрлийн санхүү авдаг бас юунууд байгаа. Төрлүүд байгаа. Тэр нь болохоор папагацу өнтер гэдэг бас байгаа. Тэрнтэй бас юугаараа ялгаатай вэ гэхэлэр биеийн харилцаанд ордоггүй. Бас энэгээрээ ялгаатай байгаа. За тэгээд энэ одоо харилцаанд болохоор харилцаагаа таслахгүй явсаар агаад за тэгээд эрэгтэй нь өөрөөсөө болиё гэж одоо хэлээд тэгээ өөрөөсөө одоо харилцаагаа таталдаг. Энэ хүртэл нь явах хэрэгтэй гэж байгаа. За энэ талаар бол дараа нь дэлгэрэнгүй ярина. За энэ гарын авлага нь болохоор Монгол мөнгөөр 200,000 төгрөгөөс 600,000 төгрөгөөр зарагдсан байгаа. Тэгээд нийтдээ 2,000 шиг зарагдсан. За тэгэхээр хамгийн амтхнаар нь 200,000-аар зарагдсан гэж бодоход нийтдээ энэ охин болохоор 400 сая төгрөгийн орлого олсон байгаа. Тэгэхээр ганц энэ гарын авлаганаас л гэхэд нэлээд хэмжээний мөнгө олсон байгаа. Мөн дээрэс нь энэ гарын авлагыг нь хэрэглээд хэрэгэлсэн охтууд нь одоо хамгийн дээдл нь 200 сая төгрөгийн одоо төгрөг хүнээс бас тэр одоо заллаж авсан байгаа. За тэгээд энэ нь бас надад аягүй сонирхолтой санагдсан. Яагаад баригдсан бэ гэхээр одоо та нар бодож иж магадгүй нөгөө нэг одоо энэ охинд заллуулсан эрчүүд нь ингээд цагдаад гомдол гаргаад ч юм уу тий баригдсан болов гэж би бас анх бодож байсан. Тэгсэн чинь энэ нь болохоор одоо энэ гарын авлагыг нь хэрэгэлсэн өөр их сургуулийн охин одоо тэр нөгөө нэг эрэгтэй хүнээс ингээд мөнгө авч агаад нөгөө эрэгтэй хүн ингээд цагдаад мэдэгдээд за тэгээд нөгөө охиныг нь тэр их сургуулийн охиныг нь шалгаж яасан чинь ингээд чи яаж одоо ингэж юу авсан те мөнгө авсан гэд асуусан чинь энэ одоо юуг гарын авлагыг хэрэгэлсэн гэд за тэгээд энэ одоо бүх хэрэг нь ингээд яасан юм бэлээ ил болсон юм бэлээ. Тийм болохоор энэ охины бол одоо үйлчлүүлэгч гэх юм уу одоо юу гэхийн тэр эс авдаг өгдөг байсан хүмүүснээс нь бол нэг ч хүн ингэж гомдол мэдүүлээгүй юм бэлээ. За тэгээд за одоо яг энэ юу лугаа оръё. Санхүү авах гарын авлагынхаа агуулга руу оръё. За 3 агуулгатай байгаа. Нэгдүгürt нь болохоор энэ ихтгэлцэл үүсгэх гэж байгаа нөгөө нэг хүнтэйгээ. За хоёр дахь нь болохоор мөнгө авах. Гурав дахь нь болохоор одоо харилцаагаа үргэлжлүүлээд авч одоо явах гэсэн. За ийм энийг болохоор after care гэдэг байгаа байхгүй юу? За ийм 3 үе шатаас эхэлж байгаа. За ерөнхийдөө товчхондоо гэвэл энэ байна. За тэгээд энэс цаашаа яг дэлгэрүүлээд яг яриа явна.
За тийм. Тэгээд энэ гарын авлага нь болохоор 10,000 yen-ээс 30,000 yen-ийн хооронд зарагдсан. Энэ нь болохоор нэгт бас тийм өндөр дүн бол биш. Японд бас нэг юм янз бүрийн өндөр үнэтэй гарын авлага зараад тэр нь бас гэмт хэрэг болдог нэлээд юунууд байдаг. Одоо хит өндөр үнэтэй гарын авлага зараад тэр нь одоо худлаа мэдээлэл байсан ч юм уу. Тэгээд энэ Рери-чангийн хувьд болохоор энэ зарсан гарын авлага нь тийм худлаа мэдээлэл бол ерөөсөө байгаагүй. Нэг амар өндөр дүнтэй бас байгаагүй. Тэгээд яг юм тэрийг нь ашиглаад одоо үйлчлүүлэгч нар нь яг одоо бодит үр дүн гаргацсан те зөндөө олон хүмүүсийг тэр гарын авлагаараа хуураад мөнгө авцсан гэдэг утгаараа үр дүн бол гарсан тийм юу байгаа юм л та. За тэгээд энийг болохоор одоо энэ олон ютуберүүд ч юм уу те Японы ютуберүүд энэний талаар хэргийн талаар их яриад байгаа. Тэгээд энэ охины энэ гарын авлагыг болохоор маш юм одоо энэ Японы энэ нийгмийн одоо асуудлуудыг одоо яг энэ цор хоноос нь гарч ирсэн яг бодит хэрэг тэгээд маш сайн одоо бодож хийсэн. Ер нь бол айгу толгой сайтай охин гэсэн утгаар хүмүүс айгу их тийм анализ хийгээд байгаа. Маnual нь болохоор ерөнхийдөө 4 юмыг голчилж агуулдаг. За хамгийн эхлээд болохоор мөнгө олгож байгаа зорилгоо тодорхойл гэж байгаа байхгүй. Тэгэхээр хүн ямар нэгэн бизнес эхлэхдээ яг тэгтэгтэй одоо яг ямар бизнес хийж эхлэх үү гэж боддог. Яг тэрнтэй ижилхэн зорилгоо тодорхойл гэж эхэлж байгаа. Одоо тэр охтуудыгаа эрэгтэй хүмүүсээс мөнгө авахтаа. Тэгээд одоо жишээлбэл гоо сайхны мессаж хийлгмээр байна ч юм уу. Тэгээ хөрхөн болмоор байна. Үнэтэй брендээ авмаар энэ гэдэг юм уу тэр ч гэсэн өөрийнх нь зорилго учраас тэр яг юунд мөнгө зарцуулах цаа юм бэ тэрийг тодорхойл гэж хэлж байгаа. Тэгээд дараа нь болохоор яг сард хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм бэ тэрийг ол гэсэн байгаа. Ерөнхийдөө л нэг юм бүдүүн тайм биш би баян болмоор энэ би мөнгөтэй олмоор энэ хүнээс мөнгө авмаар энэ биш яг сард хэдэн төгрөг олох хэрэгтэй байгаа юм бэ саяны зорилготой хүрэхэд чи хэдэн төгрөг хэрэгтэй байгаа юм бэ гэдгээ шийд гэсэн байгаа. За тэгээд дараа нь болохоор хоёр дахь чухал одоо гарын авлагын хоёр дахь агуулга нь болохоор өөрийн характер буюу өөрийнхөө тэр дүр төрхийг тодорхойл, персонагаа тодорхойл гэж байгаа. Тэгээд ерөнхийдөө хүн болгон өөрөө нэг юм дүр төрхийг үүсгэх юм байна л та. Одоо тэр жүжиглэж те эрэгтэй хүнээс мөнгө авахын тулд гэхдээ одоо энэ дараах хэлэх зүйлүүдийг заавал байлгах хэрэгтэй гэж байгаа. Хамгийн нэгдүгээр болохоор аз жаргалгүй байх. Аз жаргалтай тийм өөрийнхөө амьдралд аз жаргалтай тийм хүн одоо туслын мөнгө өгье гэж боддгоо учраас нэгдүгээр тийм аз жаргалгүй байх одоо характерыг өөртөө үүсэг. За хоёрдугаар болохоор ганцаардмал байх хэрэгтэй. Одоо гэрийнх нь тусалдаггүй ч юм уу, найз нөхөдгүй ч юм уу, ерөөсөө найз залуу мэдээж байхгүй, найз залуутай болж үзэж байгаагүй гэж хэлэх хэрэгтэй. Одоо тийм дүр төрхийг үүсгэн. За тэгээд амьдарч байгаа байр нь хүртэл юм дотор байранд амьдардаг. Сая ярианы ихэнд захаа хэлсэн одоо энэ хүмүүстэйгээ ерөөсөө биеийн харилцаанд ордоггүй. Тийм учраас өөрийгөө тийм биеийн харилцаанд орох нөхцөлийг бүрдүүлэхгүй тул дотор байранд байдаг гэж хэлдэг байсан. Тэр ерөөсөө туслах хөнгөө ганцаардмал аз жаргалгүй тийм дүр төрхийг үүсгэх гэж хэлж байгаа. За тэгээ гурав дахь нь болохоор ийм генэн томоогүй цэвэр одоо тийм дүр төрхийг үүсгэх гэж байгаа байхгүй. Тэр нь болохоор ерөөсөө ингээд тэрийн хүртэл заагаад өгсөн ийм будаг нүүрэндээ будаг бахтай хар үстэй тэгээ цагаан голдуу хувцсан өмсдөг. Тэгээ ийм цагаан хувцсан өмсгөр нэг тийм pure цэвэрхэн тийм дүр төрхийг үүсгэнэ гэж байгаа. Хүн хараад энэ хизээч надад худлаа хэлэхгүй юм байна. Хөрхийдөө ганцаардмал юм байна, ийм юм байна гэсэн имижийг өөртөө бүрдүүл. Тэгээд ийм үнэтэй одоо хувцс хунар эд хэрэгсэл ерөөсөө хэрэглэхгүй хямд юмар одоо өөрийгөө хувцслаа гэж тэгж хэлж өгч байгаа. За ийм дүр төрх бүртгүүлэх нь. Тэгээ 3 дугаарт нь болохоор таргет буюу үйлчлүүлэгчээ олох тий. За тэгээд энэ нь болохоор одоо эрэгтэй хүмүүстэй ямар одоо эрэгтэй хүмүүсийг олох вэ гэдэг таргета одоо ингэж олно гэсэн үг. За тэр нь болохоор одоо ингэж бодохоор яг л нэг компани л нэг бизнесийн юм яваад байгаа байхгүй тий. Зорилгоо тодорхойл ямар одоо дүр төрхийг одоо үүсгэх үү. Тэгээ дараа нь таргетээ ямар хүмүүс чиний үйлчлүүлэгч болж чадах вэ гэдгийг ол гэж байгаа. За тэгээд Рери-чангийн хувьд болохоор ямар хүмүүсийг таргета болгоо гэж үйлчлүүлэгчдэд зааж өгч гин гэхээр за одоо эрэгтэй хүмүүсийг 3 төрөлд хуваацсан. За ожи гэж японоор хэлээд байгаа юм л та. За энийг одоо юу гэдэг юм бэлээ монголоор ах гэлчихүү. За тэгээд taker ах гэж байгаа. Taker гэдэг нь болохоор авдаг. За дараагийнх нь болохоор matcher ах гэхээр одоо дунд зэрэг харилцан авалцаж өгүүлдэг. Тий одоо нөө авбал юу шиг үгүй л авдаг. Тий одоо эрэлт нийлүүлэлт нийцдэг гэдэг шиг тий нэг тийм бүх юм тэнцүү байх тийм харилцааг matcher гэж хэлээд тэгээ 3 дахь нь болохоор giver ах буюу ийм өгдөг
ах гэсэн ийм 3 төрөл бүх эрэгтэй хүмүүсийг одоо таргетаа ингээд хуваачиж байгаа. За тэгээ эднэрийн аль нь болохгүй вэ гэхээр taker ах буюу авдаг хүнээс одоо авъя гэж боддог тийм сэтгэхүйтэй тийм эрэгтэй хүнээс ах нараас ерөөсө хол байх хэрэгтэй. За энэ хүмүүс нь яадаг вэ гэхээр биеийн харилцааг ерөөсө хүсдэг. Ямар нэг юм одоо өгөөд мөнгө өгөөл өгсөн өгөөгүй баг шууд ингээ биеийн харилцааг хүсээд идэг. Энэ нь болохоор ерөөсө цагийн гарц бизнесийн хувьд болохоор ерөөсө энэ одоо үйлчлүүлэгч ийм хүмүүсээр сонгож болохгүй ашиггүй хүн гэсэн утгаар энийг харах учраас шууд харьцаагаа ерөөсөө огт тасал харьцаагаа энийг taker гэж мэдсэн л бол энэ хүнээс харьцаагаа тасал гэж хэлж байгаа. Ягаад тэгэхээр Ририжан одоо биеийн одоо харилцаа хүмүүстэйгээ үүсгэх үү? Ягаад тэгэхээр өөрөө нөгөө эмэгтэй хүний хувьд болохоор яг ингээ бизнесгээ харах юм бол одоо ашиг багтай одоо нөгөө зардал юу ихтэй гэж харж байгаа байхгүй. Тэгэхээр taker хүмүүсийг ерөөсөө огт өөрийнхөө таргетыг болохгүй. Дараагийнх нь матчер ах болохоор яг байж болно те дундаж нэг юм тодорхой мөнгө ингээд эхлээд өгнө. Тэгээ тэгснийхээ дараа ингээд эргүүлээд нөгөө юм нэгтэг юм нэгтэг. За тийм болохоор ингээд нэхэд ах юм бол цаашаа тэр харилцаа үүсэхгүй учраас тэгээ ингээд үнийн дүн заасан нөгөө үнийн дүн гинэ авдаг одоо авах боломжтой үнийн дүн хэрвээ матчер авах юм бол 250 мянган yen буюу монголоор хамгийн нийтлэн 50 сая төгрөг орчим яг ингээд ханшаар үржүүлэх юм бол 50 сая төгрөг орчим л ихтэй та нарын хүнээс авах боломжтой. Энээс илүү гарчих юм бол та эдийг наад чин зүгээр ялахгүй нөгөө юм авах гад байна. Тэгээд энэ хүртлээ одоо 250 мянган авах хүртлээ эвтэйхэн гаргалаад мөнгө аваа гэсэн байдалтай зааж өгдөг. За тэгээд хамгийн чухал анхаарлаа хандуулах ёстой хүн нь болохоор гівэр ожи өгдөг ах буюу энэ хүмүүсээс болохоор 300 мянган yen буюу 60 сая төгрөг хамгийн багтаа тэгээд түүнээс дээш авах боломжтой. Энэ хүмүүс нөгдөг ах нар яадаг вэ гэхээр ерөөсөө ингээд туслахыг боддог. Ерөөсөө биеийн харилцаа хүсдэггүй. Мөнгө одоо өгөх боломжтой тийм одоо элдв бүсэд идэх мөнгө өгдөг хамгийн таригтай болох хэвээр хүн гэж заасан байгаа. За тэгээд энэ өгдөг ах нар болохоор гівэр ожи нар болохоор ямар онцлогтой вэ гэдгийг нь за ийм хүмүүс гівэр байна гэдгийг нүртэл ингээ бодоо гаргацсан. За энэ хүн ямар байдг вэ гэхээр за сонсож байгаа таад маань Японы одоо нөгөө хөрсөн дээр буулгаж жоохон ойлгохороо тий яг одоо Риричан хүмүүст октодтай үйлчлүүлэгч нартай юу гэж зааж ин яг тэрээр нь мэдээж тэрцгээр нь хэлж байгаа тий. Тэгэхээр юуны Монголын хөрсөнд мэдээж таарахгүй байх. Тэгэхээр Японы хөрсөн дээр болохоор болгож бодох юм бол за гівэр ах нар болохоор 40-с дээш насны хүмүүс байх хэрэгтэй. За жилийн орлого нь 9 мянган yen буюу төгрөгөөр бодох юм бол 200 сая төгрөгнөөс доошо энэс дээшээ байж болохгүй ийм орлоготой байх хэрэгтэй. Тэгэхээр 200 сая төгрөг гэхээр сарын 16 сая төгрөг орчимны цалинтай хүн энэ хамгийн дээдлэн гэж. Тэгээ энэс дээшээ байж болохгүй юу. За энэ 9 мянгагийн энэ цалин болохоор Японд ер нь гайгүйдээ орно. Гэхдээ бүр ингээд нийлэн бүр амар баян хүндээ бол орохгүй. Тэгэхээр тийм амар их баян хүнийг сонгож болохгүй гэсэн үг байхгүй. Дундаж 40-с дээш насны дундаж дуу орлоготой дундаж бишээ. Дунджаас дээшээ тэгээд арай өндөр орлоготой хүрэхгүй тийм хүнийг сонгоо гэж байгаа. За тэгээд яагаад тийм хүнийг сонгох вэ гэхээр одоо энэс илүү өндөр орлоготой байх юм бол ихэнхдээ нөгөө компани эзэн компани захирлууд тэгээд бизнес нь айгүй амжилттай явдаг. Тийм болохоор хүрээлэл ихтэй, найз нөхөд ихтэй, өөртөө зарцуулах хобби ихтэй, мөнгө олох юм бол одоо тийм октодод зарцуулдаг биш. Одоо хөрөнгө оруулалт ч юм уу тийм юмд зарцуулдаг. Арай тийм ухаантай тийм хүмүүс байх учраас зүгээр нэм компани ажилтан 40-с дээш насны дундаж орлоготой тийм хүнийг сонгороо гэж байгаа байхгүй юу. За тэгээд энэ хүмүүс нь ямар хуу байдаг вэ гэхээр ерөнхийдөө ганц бие. За тэгээд эмэгтэй хүмүүст тоогддог үү. За тэгээд карьер нь өсгөө болцсон. Ер нь японочдын карьер нэг тодорхой насанд очиод ингээд дээшлэхгүй зогсцдог. Тэгэхээр 50% настай болол өдөө хүртэл одоо сайн карьерт хүрч чадаагүй бол цаашаагаа ч гэсэн сайн карьерт хүрэх одоо тийм юу магадлал нь бага учраас за тэгээд ийм хүмүүсийг сонгох хэрэгтэй гэж байгаа. Тэгэхээр нэг их амар юм баян хүн бол биш дундаж тийм
гадуур мөнгөө юунд зарцуулахаа мэдэхгүй ийм амьдралын баяр баясгаланг одоо мэдрэх юм байхгүй болсон хүнээр хайрлагддаггүй эмэгтэй мэдээж гэрлээгүй одоо эмэгтэй хүнтэй тийм харилцах юу багтай тийм хүмүүсийг сонгороо гэж заасан байгаа. Тэгэхээр маш сайн ингээд анализ хийж таргетаа зөв болсон байгаа байхгүй юу. За тэгээд энэ хүмүүстэйгээ гівэр ах нартайгаа хаана уулзах вэ гэхээр за аппликейшнээр танилцах аль эсвэл одоо нөгөө Fuzoku гэхээр одоо уушийн газар тэгээ биеийн үлдэх газар уу? Тийм газар энэ хүмүүсийг олно. За тэгээд сүүлд нь одоо хамгийн сүүлд нь Рири Чангийн ер нь нөгөө стори ямар одоо түүхтэй байсныг нь ярина л та. Аппликейшнээр танилцах нь болохоор жоох ингээд юу бахтай удаан байдаг гинэ аппликейшнээр ингээд хоорондоо чатлал бичээлэдэг болохоор одоо шууд ингэж уулзалдах шууд одоо ингээд мөнгө авах одоо хугацааны удаан зарцуулагддаг болохоор тийм шууд биеэрээ уулзаж хэрэгтэй хүмүүстэй танилцаж тэгдэг газар уулзах юм бол шууд ингээд хоорондоо яриад биеэрээ хүрэлцээд ч юм уу тий харилцаа айгу хурдан өрнөдөг учраас энэ одоо ийм газруудад танилцахыг санал болгодог. Ийм хоёр газрыг санал болгож байгаа. За тэгэхээр аппликейшнээр юм уу одоо энэ эмэгтэй хүмүүсийн биеийн үнэлдэг газар аль эсвэл уушийн газар ч юм уу те ийм газруудад гівэр ожи буюу өгдөг ах нарыг барьж аваад тэгээд мөнгө сахнэ гэсэн юм гарын авлага байна. За одоо тэгэхээр энэ гарын авлага нь одоо яг яаж одоо айгүй сонсогдож байна л доо ингээд зөвхөн юм одоо тий гарын авлагын дагуу ингээд хийгээд ийм их мөнгөийг эрэгтэй өмнөөс ингээд аваад байна гэхлээр одоо бүр айгүй тийм одоо юу гэх итгэмээргүй юм шиг санагдчихэж магадгүй гэхдээ одоо яг би болохоор одоо яг яаж одоо авдаг вэ ямар үг хэлдэг вэ ч гэдэг юм уу те тэр талаар нь бүр ингээд дэлгэрэнгүй задлаад ярьж өгье. За түрүүн хэлсэн байгаа те энэхүү гарын авлага маань ерөнхийдөө 3 бүлэгтэй байгаа гэд. За нэгдүгээрт нь ихтгэлцэл үүсгэх, хоёрдугаарт нь за мөнгөө авах. За тэгээд гуравдугаарт нь after care буюу одоо харилцаагаа цаашдаа авч үлдэх гэсэн. За ийм 3 хэсэгтэй байгаа. За тэгээ энэнийхээ нэг хэсгээр нь задлаад ярих гэж бодож байна. За нэгдүгээрт нь болохоор ихтгэлцэл үүсгэх гэж байгаа тийм. За энэ нь болохоор юу юм бэ гэхлээр нөгөө хүнтэйгээ одоо нөгөө юм шиг одоо нөгөө giver ожи гэдэг байгаа штэ тий санхүү өгдөг ахтайгаа одоо тэр ахаа сонгосныхоо дараа тэр ахаа аягүй сайн сонсох хэрэгтэй гэж байгаа. Бүр эхний үед бол одоо өөрийнхөө талаар нэг сайн ярихгүйгээр нөгөө үнэ л ингээд сонсоод бай гэж байгаа. Одоо юунд дуртай тий одоо юу хийдэг ч гэдэг юм уу тэр талаар нь ингээд хүн өөр байгаа. Тийм болохоор тэр хүнийг аягүй сайн сонсоод тэгээд сонсохдоо бас нөгөө нэг юу байгаа заяа техник байгаа. Тэр техникүүд нь болохоор сонсож байхдаа дандаа инээн гэж байгаа. Тэгэнгүүт л инээмсэглэн. Тэнгүүтээ ингээд нүдлөө нь харна. За мэдээж энэ одоо уулзж байгаа бол тий уулзаад ярьж байгаа бол нүдлөө нь харна. Тэгээд юм ингээд сонсож байхдаа бас дандаа нөгөө үндэ ингээд толгоогоо дохино. За тэгээд юугаар SNS-ээр хариу одоо бичихтэй амар тийм одоо юу гэмдэ over react гэж аахгүй юу. Энэ нь болохоор юу юм бэ гэхээр ингээд бүр ингээд амар сүртэйгээр ингээд хүлээж аавна гэх юм уу. Одоо жишээлбэл за ямар олон дуртай вэ гэд нөгөө санхүү өгдөг хасаа асуугаад тий. Тэнгүүд нөгөө ах нь жишээлбэл за би рамен дуртай гэдэг юм бол өө тийм үү ямар гоё юм бэ өстө нэрээ би ч гэсэн рамен дуртай. Өстө тэнд амар гоё тийм раменгийн газар байдаг штэ ч гэдэг юм уу тий. За тэгээд тэр за тэгээд дараа нь болохоор ингэж айгүй сайн сонссныхоо дараа өөрийнхөө талаар ярьдаг гэж байгаа. За өөрийнхөө талаар ярихтаа болохоор нөгөө нэг түрүүний ээгийн хэлсний нөгөө нэг өөртөө одоо нэг тийм дүр өгсөн байгаа гэсэн шүү дээ. Тэр дүр дотроо л одоо тоглож ярина гэсэн үг. Тэгээ одоо хэлснээр те юу ч мэдэхгүй, цайлган, цагаахан одоо юм мэдэхгүй тийм одоо дүрээрээ л байх хэрэгтэй. Тэгээ энэ дүрээ ерөөсөө алдаж болохгүй. Тэгээ алдахгүй тулд яах хэрэгтэй вэ гэхээр жишээлбэл нөгөө санхүү авдаг ахта эрэгтэйчүүдийн одоо нөгөө host club гэж Японд байдаг. Тэр нь болохоор эрэгтэйчүүд одоо ширээнд үйлчлээд эмэгтэйчүүд нь ингээд одоо арх марх энэ төр уудаг. Хамт ингээд арх энэ төр уудаг гэсэн үг. Тийм клуб эрэгтэйчүүд одоо үйлчлдэг тийм клуб байгаа. За тэр клубд одоо явж үзсэн ч гэдэг юм уу те нэг бол дуртай эрэгтэй жүжигчин болон одоо айдол энэ төр одоо байгаа гэж бол ерөөсөө хэлж болохгүй. Тэгэх юм бол нөгөө мөнгө аваад энэ хүмүүстэй зарцуулах чинь гэж бодно. Тийм учраас ерөөсөө энэний талаар бол ерөөсөө хэлж болохгүй гэж байгаа. За тэгээд мөн өөрийгөө мөрөөдөл болон зоригтой гэдгээ маш сайн хэлэх хэрэгтэй.
Яагаад гэх юм бол иймэрхүү одоо нэг өөрөө мөрөөдөлгүй, зориггүй, өөрийнх нь одоо карьер дууссан тиймэрхүү ах нар 40-с дээш насны хүмүүс яадаг вэ гэхэлэр ийм одоо залуухан охтуудыг хараад ингээд дэмжиж өгөх юмсан, туслах юмсан энэ гэсэн тийм сэтгэл төрдөг. Тийм учраас өөрийгөө одоо жишээлбэл ямар ч мөнгөтэй болохоор би ингээд өөрөө ингэсэн одоо энэ брендийн дэлгүүртээ олмоор байгаа ч гэдэг юм уу. Нэг бол кафе нэмэр байгаа ч гэдэг юм уу. Тийм зорилготой байвал зүгээр. Мөн дээрэс нь өөрийгөө сая эegi бас хэлсэндээ дотор байранд амьдардаг гэж бас хэлэх хэрэгтэй гэж байгаа. Тэр нь болохоор яагаад вэ гэхээр эрэгтэй хүнийг одоо тэр ондоо нэг хүнээ гэртээ оруулж ирж чадхааргүй тийм ханыг үүсгэж байгаа. Мөн дээрэс нь эрэгтэй хүнээс айдаг гэж бас хэлэх хэрэгтэй. Эрэгтэй хүнээс айдаг одоо юу гэдэг урд нь одоо эрэгтэй хүнтэй асуудалд орж исэн ч гэдэг юм уу тэрнээсээ болоод трама авсан энэ төр гэж хэлвэл зүгээр. За тийм ийм маягаар одоо нөгөө мөнгө авж байгаа санхүү авж байгаа ахтайгаа ийм хан үүсгэж байгаа гэсэн үг. Одоо тэгж амар татгшоогоо оруулахгүй гэхдээ айгүй тийм дотн тийм харилцааг одоо ихтгэлцлийг үүсгэж байгаа. За энэ Японд бол хамгийн их одоо хүмүүс хоорондоо хамгийн их хэрэглэгдэх нь Line гэдэг энэ SNS байгаа. За тэгээд энэ Line хоорондоо солилцохдоо хэрвээ тэр эрэгтэй одоо ах нь эмэгтэйгээс нь эхлээд ингээд Line чи юу вэ энэ төргээд асуух юм бол наад эрэгтэйгээ шууд хай гэж байгаа байхгүй. Яагаад гэх юм бол тэр эрэгтэй чинь бол нөө taker OG буюу мөнгө болоо одоо нөгөө мөнгө өгөхгүйгээр одоо нөгөө өөр одоо юм биеийн харилцаа ч юм уу тэрийг ингээд авах гэсэн эрэгтэй учраас наатаа тэр эрэгтэйг бол хаяад за харин эхлээд одоо өөрөөсөө эхэлж асуухаар тийм одоо эрэгтэйг сонгох хэрэгтэй гэж байгаа. За тэгээд өөрөөсөө эхэлж одоо Line-а солилцож болох уу гэж асууна. За тэгээд тэр Line-а солилцохтой болохоор бас зүгээр ингээд шууд өөрийнхөө Line-ийн ингээд QR кодыг нь гаргаад за энэ миний QR код нэг бол чинийх юу ингээд шууд асууж болохгүй. Ингээд юу лээ Line-а яаж солилцдог вүлээ? Би ингээ анх удаа болохоор сайн мэдэхгүй байна ч гэдэг юм уу. Тэгэж ингээ жүжиглэх хэрэгтэй. Тэгэх юм бол энэ нь болохоор өөрийг нь амар тийм цагаахан одоо өөр эрэгтэй хүнтэй ингээ солилцоогүй байна гэсэн тийм сэтгэл төрүүлнэ. Line-а ингээ солилцсныхаа дараа үе өөрийнхөө ингээ бие нь муу байна гэж бас хэлж авах хэрэгтэй гэж байгаа. За тэгээ тэр нь болохоор ингээ дараа нь ингээ энэ нь болохоор хэрэг болж байгаа. Одоо яг тэр мөнгө авах гэсэн үе дээрээ 2 дугаар үе дээрээ бүлэг дээрээ хэрэг болно. Тэгэхээр энийгээ ингээд үе ингээд өөрийнхөө ингээд бие муутай ингээд ер нь ингээд жоохон сул дорой гэдгээ ингээд нөгөө хүндээ хэлж яах хэрэгтэй. За тэгээд тэгэх юм бол бас энэ нас ингээд энэ охиныг ингээд би л одоо ингээд туслах хэрэгтэй байна гэдэг юм уу те. Тэгэж бас тийм сэтгэл төрүүлж байгаа. За мөн дээрэс нь түрүүн бас нөө хэлсэндээ аав ээж болон одоо тэр нэг гэр бүлийн харилцаа нь одоо сайн биш гэд. За тэгэхээр одоо аав ээж нь ч юм уу те гэр бүлийн туслах боломжгүй юм чи би туслах юм байна гэсэн тийм сэтгэлийг төрүүлдэг. За тэгээд мөн дээрэс нь дахиад нэг юм байна. За энэ ихтгэлцэл үүсгэх хамгийн сүүлийнх нь юм нь болохоор хэрвээ одоо нөгөө хүн чинь эмэгтэйгийнх нь хийхийг хүсэхгүй ч юм уу те дургуй зүйлийг нь хийх юм бол тэр эрэгтэйгээрээ заавал уучлалахгүй л гэж байгаа байхгүй юу. Одоо жишээлбэл гів гэнтгээ ингээд уцаар залгах ч юм уу те нэг бол ингээд уулзъя гэдээ авах ч юм уу те тэгэх юм бол ингээд би хэлсэн штэ ингээд би уцаар ярих эрэгтэй хүнтэй ингээд уцаар ярихаас айдаг ч гэдэг юм уу те нэг бол эрэгтэй хүнтэй уцаар ярьж чаддаггүй ч гэдэг юм уу нэг бол ингээд би дотор байранд амьдардаг учраас ингээд уцаар ярих боломжгүй байдаг ч гэдэг юм уу те тиймэрхүү байдлаар хэлээд тэгээ ингээд би ингээд боломжгүй дургуугээд хацаа яагаад намайг ингээд эвгүй байдалд оруулаад байгаа юм бэ гэдэг юм уу те тэгж хэлэнгүүт нөгөө эрэгтэй нь ингээд тийм уу яна уучлаарай за мэдсэнгүү дараа дахиад ингэхгүй ч гэдэг юм уу те иймэрхүү байдлаар ингээд нөгөө эрэгтэйг нь ингээд дахиж би энэ одоо эмэгтэй хүнд одоо юу иймэрхүү эвгүй байдалд ч юм уу юм дургуй зүйлийг нь асууж хийж болохгүй юм байна. Тэгэх юм бол ингээд би одоо юу надад дургуй болчих юм байна гэсэн тийм айцыг ингээд төрүүлнэ. Тийм учраас энийг бас заавал хийх хэрэгтэй гэж байна. За тэгээд энэ бүхнийг ингээд хийх юм бол нэгдүгээр бүлэгт одоо бичигдсэн байгаа. Тэр ихтгэлцэл үүсгэх гэдэг нь бүгдээрээ ингээд юу бүртнэ гэсэн үг. За тэгээ хоёр дахь нь болохоор одоо энэ болохоор хамгийн бас чухал хэсэг мөнгө авах гэсэн хэсэг байгаа. За энэ нь болохоор зүгээр шууд одоо ингэж одоо бичиж байгаа л те нэг өдөр шууд мөнгө хэрэгтэй байна гэж хэлэхгүй. Энэ нь болохоор яаж мөнгө авах вэ гэхээр өдөр болгоо ингэ харилцдаг байж хагаад нэг өдөр шууд холбоо барихаа болно. Тэгээд нөгөө хүн одоо яасан бэ зүгээрөө би чин зүгээрөө энэ төр гээд ингээд
одоо мессеж ирснийхаа дараа нь эхлээд шууд хэлэхгүйгээр зүгээрээ би ингээд юу жоохон асуудалтай байгаамаа гэж хэлнэ. За тэгэнгүүт нөгөө нэг сайн ах нь болохоор сайн ах нөгөө санхүү өгдөг ах нь болохоор яасан бэ зүгээрөө би туслах уу яах уу гэд. За тэгээд энэ туслах уу гэж асуудал нь ингээд хүлээх хэрэгтэй гэж байгаа. Тэгээд өөрөөсөө бол хизээж одоо туслаач гэж хэлж болохгүй, туслах уу гэж хэлтэн хүлээж агаад за тэгээд яасан бэ надад зүгээр хилээч гэд тэгэнгүүтэл нь за яг үндэ одоо юу гэдэг тийм өрөнд орсон ч гэдэг юм аа эсвэл ингээд найзаасаа мөнгө зээлцсэн тэрийг ингээд өгөх хэрэгтэй байгаа ч гэдэг юм уу яг ингээд юугээ одоо тэр зохиосон байгаа шалтгаанаа хэлнэ. Тэгээд тэр одоо шалтгаанаа хэлэхдээ энийгээ ингээд урьдчилаад заавал тэмдэглэж ав гэж байгаа байхгүй юу. Тэр нь болохоор хизээ хаанаас хинээс хэдэн төгрөг ний одоо өртөө байгаа гэдгийг ингээд дараа нь мартахгүй тулд ингээд тэмдэглэж авах хэрэгтэй. За тэгээд тэрийгээ ингээд хэлнэ гэж байгаа. Би одоо жишээлбэл дунд сургуулийнхаа найзаас ингээд мөнгө одоо байрны түрээсний мөнгө аваа тэрийгээ ингээд одоо хүртэл өгч чадахгүй тэгээд ингээд амар хэцүү байдалд ороод байна ч гэдэг юм уу те. Тэгэнгүүт нь нөгөө нэг сайхан болохоор тийм үү. За тэгвэл би туслах уу гэж одоо хэлдэг гэж байгаа байхгүй. Тэгэнгүүт нь бас энэ дээр нь бас за авъя гэж шууд бас авчиж болохгүй. Энэ дээр нь бас дахиад нэг ингээд цааш нь түлхэнэ гэсэн үг. Үгүй зүгээрээ би зүгээр л ингээд сэтгэлээ удлаад ингээд амар итгэдэг болохоор хэлсэн. Тэгээд би өөрөө энэ асуудлаа зохицуулчихна гэд. Тэгээд ингээд бас дахиад алга болно. Тэгэнгүүтлээ дараа нь хэд хоног ингээд мессеж ичихгүй бас алга болчихно. Тэгэнгүүт нөгөө санхүү өгдөг ах нь дахиад юу агаад зүгээрөө яасан бэ гэх тэгэнгүүт нь харин тийм ээ нөгөө асуудлаа ингээд шийдэж чадахгүй л яваад байна гэх тэгэнгүүт нөгөө ах нь за би чамд ингээд мөнгө өгөө гэд дахиад ингээд хэлнэ. Тэгэнгүүт нь одоо тэгэнгүүт л ингээд за мөнгө чинь ингээд авъя баярлаа гэд тэгээд хэлээд авна гэж байгаа. Тэгэхээр ерөөсөө эхний удаад нь ингээд мөнгө өгье туслая гэж хэлэх нь ерөөсөө авч болохгүй. Тэгээд яг хоёр дахь удаад ирнэ авах хэрэгтэй гэж байгаа. За тэгээд авсныхаа дараа болохоор амар сайн одоо юу баярлалаа айгуу сайн илэрхийлэх хэрэгтэй. Тэгээд дээрэс нь өөрөөсөө одоо юу гэдэг за мөнгөө яаж авах вэ гэдэг юм уу те яаж өгөх үү өнтер гэж юусэн асууж болохгүй. Санхүү өгдөг ах нь өөрөө одоо за уулзаад өгье ч гэдэг юм эсвэл дансч идвэ шилжүүлээч гэдэг юм уу те тэгэж санхүүгээ авах хэрэгтэй. За энэ дээр нь бас заавар байгаа. Одоо хэрвээ уулзаж авах юм бол жишээлбэл за 2 цагаас уулзаж авъя гингүүтлээ тэрнийхээ өмнө болохоор за би 3 цагаас ажилдаа байгаа ч гэдэг юм уу те тэгж одоо нөгөө хүнтэйгээ удаан одоо уулзахгүйгээр тэгж нөгөө хүндээ өөрийгөө одоо тэгж худалдаагаасаа ажилдаа гэж хэлж юу гэдэг нөө явах шалтгаан үүсгэх хэрэгтэй. Мөн дээрэс нь хэрвээ мөнгөний нэрөө шилжүүлэе гэдэг юм бол одоо юу гэдэг шууд өөрийнхөө шууд нөгөө нэг дансыг шууд явуулж болохгүй. Яах вэ гэхээр нөгөө ахаасаа ах нь одоо эхлээд чиний дансч ийм гэдэг ингүүд нь миний дансны дугаар одоо хаана гэдэм бол яаж мэдэх үү гэдэг ч юм уу тий дансаа урд нь ерөөсө хүн лөө явуулж байгаагүй юм шиг тэгэж аашлаад нөгөө одоо эрэгтэйгээрээ заалгаж аавна гэсэн. За ийм бүр амар юутэй гэдэм лээ. Нарийн бүрийн зааврууд нь байгаа. За тэгээд мөнгө авсныхаа дараа яах вэ гэхээр нөө харилцаагаа 3 дугаар бүлэг байгаа юм л да. Харилцаагаа урт удаан хугацаанд авч үлдэх гэ. За энийгээ сайн хийхгүй бол нөө романс юу зэлэнтэй адилхан болчихно. Мөнгө авчаал тэгээд шууд харилцаагаа дуусгачих юм бол дуусгаж юусаа болохгүй. Энэ after care гэдэг юмыг бол аягүй сайн хийх хэрэгтэй. За тэгээд энийг яаж хийх вэ гэхлээр мөнгөө авчаад энийгээ ерөөсөө байнга нөө урдных шиг адилхан ингээ байнга өөрөөсөө мессеж явуулж авах хэрэгтэй. За тэгээд мессеж явуулж байгаагаа энэ мессеж явуулах одоо юугээ давтамжаа баг багаар ингээ багасгаад явдаг гэж байгаа. Жишээлбэл урд нь ингээ өдөр болгон бичдэг байсан бол тэрийгээ нэг те 5 хоногтой нэг ч юм уу. Тэгээд дараа нь 14 хоногтой нэг, сардаа нэг гээд бичээ явдаг. За тэгээд хэрвээ ингээд одоо энэ хүнээс за өшөө илүү мөнгө ингээд салгаж чадхаар юм шиг байна гэж бодох юм бол одоо яг саяныхаагаа энэ мөнгө авах гэсэн энэ 2 дугаарх бүлэг байгаа шүү дээ тий. Энийгээ ингээд байн хийгдэдэг гэсэн үг. Одоо жишээл эхний удаад бол найзаасаа мөнгө зээлцсэн байсан гэж хэлсэн бол дараагийн удаа нь одоо осолд орсон ч гэдэг юм уу тий. Одоо юу гэдэг имчилгээний зардал байхгүй ч гэдэг юм уу. Иймэрхүү маягаар ингээд юмнуудаа ингээд жоохон солиод ингээд мөнгө аваад идэг. За тэгээд бүр ингээд одоо энэ хүнээс одоо ахиж мөнгө авч чадхааргүй боллоо гэж хэрэг үзэх юм бол
тэр хүнтэйгээ 3 сардаа нэг удаа л одоо юу яхад болно. Одоо харилцаатай байхад болно. Тэгээ 3 сардаа нэг удаа юу хийж гэн сайн уу? Би сайн байгаа шүү. Би ингээд мөнгөж авчаад алга болоогүй шүү. Би ингээд байгаа шүү гэдгийг ингээд мэдрүүлээл тэгэл ингээд явж хахад болно гэж байгаа. За тэгээд мөнгө авах нь болохоор хамгийн эхлээд Монгол мөнгөөр за 4 сая төгрөг юутсан зээлээд аваад үз гэж байгаа. За тэгээд 4 сая авсныхаа дараа 10 сая, 20 сая, 40 сая гээд ерөнхийдөө юуг нь авах болгондоо тоог нь ихсгээд явбал зүгээр гэж зөвлөсөн байсан. За тэгээд нэг хүнээс дунджаар 60 сая төгрөг бол авах боломжтой гэж хэлсэн бичсэн мэлээ. За ерөнхийдөө одоо энэ нөгөө 3 бүлэгтэй байгаа гэсэн яаж мөнгө авах вэ? За тэгээд энэ гурыг айгүй тодорхой одоо дэлгэрэнгүй ярьж өглөө. Сонсоо суужсэн чинь битэрийн энэ бичлэгийг тастаад энэ хоёр ийм зөвлөгөө өгч идэх үедээ гэж байна. Тий зүгээр нөгөө интернетээс зүгээр сонирхож бит хоёр уншаад те тэгээд бүх юмнууд нарийн тодорхой байсан болохоор сонсогчдтойгоо сонирхолтой байдлаар нэгэнгөө хуваалцаж юу яаж гэн тэгээд би энийг өөрөө ч нөгөө сонсоод уншаад бодож ирсэн яг нөгөө юм жижиг юмны ард ингээд Японы нийгмийн одоо төрх юм уу тий хүмүүсийн одоо зан ааш эрэгтэй хүмүүсийн Японы одоо нөгөө гэрлээгүй ганц би эрэгтэй хүмүүсийн ганцаардмал байдал тэд нар нь айгуу тийм Японы нийгмийн жижиг асуудлууд нь айгуу тийм ард нь байгаа хэрэг байна да гэж бодож ирсэн. Тэгээд ийм одоо юу гэж хэлэх юм бэ? Сайнаар хэлэхэд толгой сайтай ч юм шиг энэ охин ер нь өдөө хүртэл ямар амьдралыг туулж ирсэн хэдэн настай ямар охин бэ гэдэг талаар хамгийн сүүлд нь таадэд тэгээ хуваалцъя. За Рири чам болохоор за бүтэн нэр нь нэг өөр нэртэйсэн. За тэгээд одоо энэ ажилдаг газруудтай ч юм уу ашигладаг нэр нь Рири байсан баг. Рири чам болохоор 1998 онд Канагава муж буюу Токиогийн уртлын муж нэлийн төв гэсэн үг тэнд төрсөн. За тэгээд нэг эгчтэй аав ээжтэйгээ ам бол дөрүүлээ байдаг. Тэгээд аав нь маш их одоо нөгөө хүчирхийлэгч, тийм ээж нь бас тийм одоо асуудалтай ч юм уу тийм жоох асуудалтай гэр бүлд өссөн охин. За тэгээд бага сургуулийн 6 дугаар ангитаа гэхэр чи 12 настай гэсэн үг. 12 наснда аппликейшнээр эрэгтэй хүнтэй танилцаад тэгээ гэрээсээ бүр ингээд яваад өнөө гэрээсээ яваад тэгээ тэр эрэгтэй хүний гэрт одоо амьдраад байжсэн одоо юу ч хийдэг юм те тэгээд байсан гэсэн мэдээ гардаг. Гэхдээ энэ нь болохоор зөвөр бас зохиосон яриа байхыг бас үгүйсэхгүй яг үнэн амьдрал нь байхыг үгүйсэхгүй. За тэгээд бага сургуулиасаа эхэлж тийм замаар ороод дунд сургуультай одоо Японоор Энжо Косай гэдэг нь одоо юм юу аваад саяных болохоор биеийн харилцаа байхгүй харилцаастай тэгэхээр дунд сургуулиасаа эхлээд яг юм одоо эрэгтэй хүнтэй биеийн харилцаанд ороод тэгээд одоо тусламж авдаг тийм харилцаа эхэлсэн гэж өөрөө хэлсэн байсан дунд сургуулиасаа эхлээд за тэгээд ахлах анги буюу 18 наснасаа эхлээд одоо биеийн үнэлдэг газар ажиллаж эхэлсэн гэсэн ийм төвхтэй ер нь эхлээд саяны гарын авлагыг нь хараад үнэхээр л бараг л тийм одоо гинэн цайлах авах юм уу гэж бараг бодохоор тэгтэл үгүй бүр ард нь ийм бэкграунд байсан. За тэгээд 20 наснасаа эхлээд бид нар одоо төсөөлөдөг шүү дээ эмэгтэй хүмүүс ингээ арх уулгаад ажилладаг газар Японд их байдаг гэж тэрнтэй яг ижил эрэгтэй хүмүүс одоо эмэгтэй хүмүүсийг хөгжөөгөөд арх уулгаад мөнгө аваад байдаг тийм газруудаас маш их байдаг. За тэгээд тэр тим клубд 20 наснда одоо орж үзээд тэрний одоо амтанд нь орсон гэсэн үг. За тэгээд орсон тийм. За тэгэнгүүтээ байнга очдог нэг газрынхаа нэг залууд одоо ингээл те байнга очоод одоо байнга тэрэндээ одоо их мөнгө орлого оруулаад одоо ууж суугаад тэгээд одоо тэр нөгөө газар ажилдаг хүмүүс чинь ингээд дотроо юм ранктай байдаг. Би энэ сарын орлогоороо номер 1 болмоор энэ ч гэдэм үү тийм одоо хүсэлтөөгөө дандаа очдог нэг залуу намайг энэ сар номер 1 болгоод өгөөч ингээд тэгсэн тэгээд ерөөсөө өөрөө баг ингээд зээл тавиад тэр газараа очиж нөгөө залуудаа очиж мөнгө төгрөг төлж очиж зугаацдаг байсан. Тэгээд тэр мөнгөө яаж олдгоо гэхээр өөрийнхөө нөгөө ах нараасаа олдог. Тэгээд нөгөө залуу нь болохоор нэг өдөр би машиныхаа лизингийг төлөх гэсэн юм а чи надад мөнгө өгөөч гэдгийгсэн чи өгцөн. Тэгээд сүүлдээ ингээл мөнгө хэрэг болоод нөгөө өөрийнхөө ах нар руугаа над руу 1 сая нөгөөч тэдэг өгөөч гэж шууд тэгэл бичээдсэн чинь бүгдээрээ л юу яриад байгаа үгүй гэж хариулсан. Тэгсэн чинь нэг хүн нь нэг ах нь чи зүгээр үү гэж асуугаад тэгээд анх мөнгө авсан. Тэгээ мөнгө авсныхаа дараа болохоор одоо маш их баярлалаа энэ гэдгээ хэлээд тэгээ ер нь ингээд аваад иж болох юм байна гэж энэ эхэлсэн гэж байгаа. За тэгээд 2019 онд ерөөсөө энэ хэв маяг нь ингээд үргэлжлээл хүмүүсээс мөнгө аваад нөгөө эрчүүдэд өгөөл
тийм болсон. За тэгээд ерөнхийдөө бол яг хөө ингээд ийм Японы энэ уудаг газрууд ч юм уу, биеийн уудаг газрууд ч юм уу энэ тэнд одоо яг үйлчлэгийн хамт уух одоо тэр үйлчлэгээ үзүүлэхээс гадна гадуур уулзаад одоо тэр ажилтг газраасаа гадуур уулзаад мөнгө авдаг тийм одоо зүйлийг урабики гэж бас тэгж хэлдэг тийм юу угаас ойлголттой байсан юм лээ. Тэр нь болохоор ингээд авчаад ерөөсөө юм одоо талархдаггүй ч юм уу те тэгэл авчаал ингээд алга болцдог саяны нөгөө романс зайлшинтай ижлэхэн тийм байсан. За тэгээд болоод ангуутанд 20 онд гарын авлага хийж зарсан байгаа. За тэгээд ерөөсөө за энэ охин хаана ажилладаг хаана тэр эрчүүдийн удаг газар очдог байсан бэхээр Токиогийн Шинжуку дүүрэгт одоо Кабукичо гэд байдаг. Тэнд ерөөсөө тийм уушийн тийм газар янз бүрийн газрууд их байдаг. Тэнд ерөөсөө ингээл байждаг байсан. Тэгээд 300-аад одоо хүн community баг ингээд үүсээд нөгөө юуг энэ гарын авлага энтрийг аваад зөвхөн Шинжуку түрүү нөгөө 2000% гарын авлага зарагдсан гэдг нь одоо Японд даяар зарагдсан. Тэгээд Шинжуку хавьд болохоор тэр 300-аад баг хүмүүс ингээ үүссэн, community үүссэн. Тэгээ ингээ бөөн яриа болцсон. Ингээд нөгөө гарын авлага нь ингээд амар боддоор ингээд биелээд нөгөө гарын авлагыг худалдаж авч байгаа охтуудаас ингээд хүмүүсээс ингээд амжилттай мөнгө авч чадаа тэгээдсэн. Тэгээд нэг юм Коре channel гэдэг нэг хүний YouTube channel-д нэг юм залуу тэр охиныг ингээд сурвалжлаад чамайг ингээд ийм гарын авлага гаргасан айгүй их яриа болж байна. Ингээд яриа авсан чи өөрөө ингээд бүх өөрийнхөө орлого бүх юм ингээд юу ч болоогүй юм шиг ингээд тэр channel-д яриад тэгээ тэрний өөрөг олсон гэсэн чинь нөгөө channel-ийнхэн залуу нь чи тэгээд энэ олсон мөнгнөөсөө татвар төлж байгаа юм уу? Чиний энэ хийгээд байгаа юм чинь залилан юм биш үү эднэр гэсэн чинь юу гэж те худалдаж авсан хүмүүс намайг баярлаж байгаа штэ эднэргээд ерөөсөө өөрөө тийм буруу юм хийж байгаа гэж ерөөсөө бодохгүй байсан. За тэгээд тэр бичлэг гараад нэлээд юуных нь бол эхлэл болсон байж магадгүй. Тэгээд тэр үедээ тухайн үед бол баригдаагүй. Тэгээд тэрний дараа нь 2022 онд нэг хост залууд бүр 2700 мянган йен энэ одоо хичнээн бараг тэрбум метр төгрөг юм бараг амар их мөнгө нэг залууд өгөөд очдаг залуудаа тэгээ сүүлдээ бүр өөрөө сэтгэл зүйгээрээ бүр ингээд угаасаа тэгэл тийм амьдралын эмнэлтэд харж яаж ялхтай ах нөгөө унтуулдаг юм хитрхи овердозоор хэрэглээд эмнэлэгт очиж мочоод тэгээ байгаа тэр юмнууд нь ер нь ихсэн тэгээ байжс тэгээ гарын авлага зараа байжсэн 23 оны 5 сард Токиогоос нэлээд хол урагшаа Aichi Muji Nagoya гээд хотод нэг охин тэр гарын авлагыг хэрэглээд нэг залуугаас одоо мөнгө залиж аваад тэр залуу нь гомдол гаргаад хамгийн анх баригдсан. Тэгэхээр Рири-чан өөрөө бол нэг ч удаа баригдаагүй. Рири-чангийн тэр мөнгө өгчээсэн хүмүүс нь нэгэн ч гомдол гаргаагүй. Тэгэхээр бас одоо нөгөө after care хамгийн сайн хийжсэн гэж өөрөө хэлдэг. Одоо after care гэдэг нөгөө алга болохгүй. Тэгээд одоо хүмүүст ингэж сайхан сэтгэл төрүүлж авсан мөнгөндөө маш их одоо талархаж тэгдэг. Тэгээд өөрөө энэ талаараа юу гэж ярьсан гэхээр нөгөө өөрөө нөгөө залуучуудаас их мөнгө өгдөг. Тэгэнгүүт тэр залуучууд нь ингээд талархах одоо юм сэтгэл байхгүй тийм байгаа гэсэн тэгэнгүүт би хүмүүст ингээд баярлалаа талархлаа гэдгээ маш сайн хэлээд нөгөө үндэ ингээд анхаарал тавиад ах юм бол аз жаргалтай байх юм байна. Бараг одоо ингээд тий авсан мөнгөндөө ингээд би ингээд зөрүүлээд энэ тэр хүнд аз жаргалтай кэр хийж татан сэтгэл төрүүлж тэгж чадж байгаа юм байна гэсэн чадах юм байна гэсэн утгаар мөнгөө чаваад тэгээд тэгж өөрөө чадж байгаа болохоор өөрийгөө буруу зүйл хийж энд гэж ерөөсө бодохгүйсэн. Тэгээд юу болсон мөлий те одоо яг нөө шүүх хурал нь болж байгаа штэ. Тэгэнгүүт тэр шүүх хурал дээр энэ яг нөө татвараас зайл хийсэн гэсэн хэрэг. Тэгээд дээрээс нь дахиад 3 хүнээс нийлээд нөө нэг 3 юугаа гаргацсан байгаа мөлий. Одоо гомдлоо гаргацсан байгаа мөлий. Энэ яг Риригээс Ририд мөнгө өгсөн 3 ах нь тийм гомдол гаргацсан. Тэгээд нөгөө юу энэ мэдэн гарсны дараа л нэрээ би бараг ингэж хөлтүүлсэн юм биш тэгээ бараг ухаарсан баг та тийм гол тийм тэрнээс биш бараг тэгж төрүүлж ол тийм гомдол гаргаагүй байсан тийм. За тэгээд өөрөө тэр нэг гарын авлага дээрээ хүртэл ингээд бичсэн мөнгө өгсөний дараа тийм хилдэг хүмүүс их хилдэг биш байдгаа. Тэгээд үнэхээр их одоо талархаж ээлдэг байх юм бол тэр хүн чинь чамааг одоо гомдол гарахгүй өөрийгөө залилуулж яах гэж бодохгүй. Тэгээд тэр хүнийг хизээч өөрөөсөө эхэлж хайж болохгүй гэж бичсэн байдаг. За тэгээд энэ охин 23 оны 5 сард нөгөө өөр охин баригдаад хэрэг нь эхлээд 24 оны 4 сард 10 сар орчмын дараа Рири-чан өөрөө баригдаад одоо 8 жил 6 сарын
хорихяал тэгээд 8 саяны торгуул буюу 160 сая төгрөг орчимны торгуультай одоо явж байгаа. Тэгээд өөрөө бас давж дараагийн сард нь давж заалтцсан явж байгаа. Тэгээд одоо өөрөө хоригдсан явж байгаа. За тэгэхээр өнөөдөр та нартай Японд болсон ийм сонирхолтой хэргийн талаар ярьж өглөө. За энэ бол бас амар урт тоож дээрээсээ сонсож байгаагүй тийм шинэ хэрэгэл байна гэж харсан. Тийм тэгээд түрүүн хэлсний дагуу ер нь айгуу тийм энэ бичиж байгаа одоо жишээ нь яг үйлдэл нь буруу ч гэсэн яг одоо тэр таргеттай болгох юм уу те айгуу сайн яг маш сайн одоо бодсон тийм гарын авлага ном байна. Яг зөв жишээн дээр авах юм бол маш тийм зөв юм байна гэд хүмүүс тэгж байгаа хүмүүс бас айгуу их байдаг. Тийм тэгэхээр юу ч гэмээр юм дээ те одоо нөгөө өөрөө тийм гэр бүлээс яагаал тэгээд хүмүүсийн яавал энэ хүн сэтгэл нь арай юу байх вэ гэдгийг өөрөө бас ингээд мэдэрсэн тий. Тэгэл хүмүүсийг буруу юмд жоохон зөв толгоогоо буруу тийшээ ашигласан гэх юм уу тий. Харин тийм уул нь энэ рэри зүгээр яг зөв замаар явсан бол айгүй толгойтой тий айгүй мундаг гэдэгтэй байна. Гарын авлага бараг 22 маяр наснда байна уу тий бичсэн юм билээ. 22 настай хүүхдээс ийм тэг бүр хэдэн уц гэлээ айгүй зузаан хуудастай тий. За өнөөдөр тэгээд Японд болсон санхүү авдаг Рири-чан гээд тэр охины гарын авлагын талаар дэлгэрэнгүй ярьж өглөө. За тэгээд дараагийнхаа удаагаар бид хоёр Японд болсон болон за магадгүй дэлхийд дахинд болсон ч юм уу тий сонин хачирхалтай хэрэгүүдийн талаар ярьж авах болно. Та анхны дугаар тайдад маань таалагдсан бол ямар нэгэн сэтгэлээ үлдээгээрэй. Тэгээд дараагийн дугаараар дахин уулзлаа баяртай. Баяртай.